Сайн байцгаана уу ДБС-ийн үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрөө эрхлэн бэлтгэдэг төрөмжийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд танилцуулах болно. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ такси үйлчилгээ эрхэлдэг жолооч цахилгааны тулгуур мөргсөний улмаас Дархан сумын Мангартын хэсэгт нийтдээ 868 айл өрх аж ахуйн нэгжийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасалдлаа. Энэ тухай бэлтгэсэн мэдээллийг одоо дэлгэрүүлэн үзүүлэх гэж байна. Үзэгчдээ ДБС-ийн сурчлах баг та бүхэндээ Дархан аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангартын Овото толгой хэсэгт гарсан гэмтлийн мэдээллийг шуурхай хүргэж байна. Үзэгч та бүхний харж байгаачлан энэ Дархан сумын 15 дугаар багийн Мангартын хэсгийн олон зуун айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг цахилгааны тулгуурыг болвол өнөөдөр өглөөний 10 цаг өнгөрч байхад нэгэн жолооч бол мөргөж гэмтлийг бол гаргасан үүсгэсэн байгаа юм байна. Үүнээс үүдэж Дархан сэлгийн цахилгаан түгээх сүүлчийн хувьцаат компани харьяа 6 дэд станцын 868 хэрэглэгч тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчин тасалдаад байгаа нөхцөл байдал үүссэн байна. Дархан аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарыг хэлж байгаагаар тухайн жолоочийг бол драйвераар үлээлэхэд ямар нэгэн архи согтууруулах хундаа зүйл хэрэглэсэн тогтоогдоогүй. Харин шөнийн цагаар бол такси үйлчилгээнд явж нойр муутаагаас болж зөөр хүмүүсийн нөхцөл байдал болоо тогтоогдсон. Өөрөө тийм мэдээлэл өгсөн гэж цагдаа нар бол бидэнд хэллээ. Энэ манай СП10 хойрлох байгууламжийн шийдэлтэй 6 км агаарын шугамын толгуурыг энэ машин мөргөж хугуулсан гэмтэл гарсан байна. Тэгээд одоо бид нар энийг засварлахын тулд Мангарт их сургуулийн гудамж зэргийн батальоны хэрэглэгчдийг бол цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлаж энэ гэмтлээ устгах ажил эхлээд одоо хийгдэж бариад ирсэн ажилдаа орж байна. Тэгээд одоо ер нь жолооч нартай анхааруулж хэлэхэд бол замын хөдөлгөөний дүрмөө байрамталж хурдаа тохиолон анхаарал болгоомжтой оролцож юм байна. Үүнээс бол гарч байгаа хохирол нь бол хүмүүс бол ард иргэд маань эд хөрөнгөөрөө бас эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгээд бас эрчим хүчээр бол тодорхойгүй хугацаагаар бас саатах ийм асуудлууд бол гарч байна. Бидрийг бас сурчлага авч байгаа яг одоогийн цагаар бол 11:37 болж байна. Энэ гэмтлээ хэдэн цаг хэдэн минутын гаруй. Танаа бригадын зүгээс хэдэн цагийн дараа засварлагаар ийм төлөвтэй байна. Энэ гэмтэл өглөө 10 цагийн үед гарсан. Тэгээд энэ гэмтлийг бол нарийдын захиалах хугацаа нь бол 11-ээс 16 цагийн хооронд бол гэмтэл устгахаар бол захиалга өгөөд ажилдаа орсон ажиллаж байна. Өмнө нь ер нь жишээлбэл 25 оноос хоошоо энэ төрлийн ямар гэмтэл саатал ер нь гарч иваа яг нэргэж жолооч нарын буруутай байдлаас болсон. Ер нь бас иймэрхүү манай энэ цахилгаан агаарын шугамын 04 гэлэлт болон 6 гэлэлтийн агаарын шугамын толгуурыг бол машинууд мөрөх ийм гэмтлүүд төрчлүүд бол гардаг л да. Тийм учраас энэ жолооч тээвэрчд манай энэ тал дээр л анхаарал хандуулж ямар байна. 10 цагийн байдлаар Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт жолооч цахилгааны шум мөргөд бас тодорхой айлуудын цахилгааны тог тасарсан нөхцөл байдалтай байна. Урьдчилсан байдлаар бол жолооч маань эрүүл шөнийн цагаар такси үйлчилгээнд явдаг юм ажилтаа. Тэгээд такси үйлчилгээнд явчаад яг одоо гэрлүүгээ харж явж байхдаа үүргэмлээд ингээд цахилгааны шум өргөсөн гэдэг юм яриа тайлбарыг өгсөн байна. Тэгэхээр иргэд жолооч нартаа цагдаагийн байгууллагаас ядарсан үедээ хит ядарсан үедээ тээврээс жолоодох боломжгүй үедээ битгий жолоод очие. Эннээсээ болоод зам тээврийн ослог гаргах тийм ээ. Өөр юм болон бусдын эд хөрөнгийг бас эвдэж гэмтэх юм нөхцөл байдлууд бас тулгарч байна. Ийм төрлийн ер нь хэрэг зөрчлүүдээр ямар үүрэг хариуцлага хүлээлгэр байдаг вэ жолоочтой? Зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 51 заалт байгаа. Зам тээврийн ослог гаргасан бол иргэнийг 101-жээр аж ахуйн нэгжийг 1 сая төгрөгөөр тургуулын арга хэмжээ авдаг юм заалт байгаа. Энэ тохиолдолд 100 мянган төгрөгөөр тургуулын арга хэмжээ авах. Мэдээж одоо нөгөө гарсан хохирол юм бол барагдуулсан жолооч байна. Жолоочийн өөрийнх нь биеийн байдал. Жолоочийн өөрийн биеийн байдал одоогор бол хэвээ. Одоо манай дээр тайлбар байцаалт өгөөд ингэж байж байгаа. Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүүлчийн хувьсат компани мэдээлж байгаагаар 2026-ны 3 сарын 11-ний 11-ээс 16 цагийн хооронд Мангарт их сургуулийн гудамж хэсгийн цахилгаан эрчим хүчийг түр тасалж гэмтэл засварлах ажил хийгнэ.
Гэхдээ засрын ажил хизээ дуусах нь бацтай биш гэдгийг онцолж байгаа юм. Хуулийн заагдсанаар тухайн жолооч зөвшөөрлийн тухай хуулиар хариуцлага өргөхөөс гадна тулгуур дүүссэн гэмтлийн нөхөн төлбөрийг төлж барагдуулах ёстой. Нэг л жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс үдэж 868 хэрэглэгч үүний цаана олон зуун хүний анхдагч хэрэгцээ болсон цахилгаан эршимөж тасалдлаа. Тиймээс иргэд жолоочтой бүхэн цаг минут тутамд анхаарал сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Дарагимдээ жирэмсэн эхчүүд болон гэр бүлд зориулагдсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт аймгийн эрүүл мэндийн газар тогтмол хийгддэг байна. Энэхүү цуврал сургалт нь залуу гэр бүлүүдийг эсэмийн дамарчхуун зөв мэдлэг хандлагатай болгож төрөл төрсний дараах эрсдэл хүндрэлээс сэргийлэх талаар мэдлэг олох ач холбогдолтой гэлээ. За Дархуул аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг хамтран 7 хоног даваа лав баасан гаригуудад өдрөөл тогтмол жирэмсэн сургалтыг 10 цагаас тогтмол явуулж байна. За нэгд өдөр болгон 0-3 сартаа жирэмсэн, 3 өдөр болгон 4-6 сартаа жирэмсэн, 5 өдөр болгон 7-9 сартаа жирэмсэн эхчүүд маань сургалтанд хамрагдж байгаа. За энэ сургалтанд хамрагдсанаар жирэмсэн эхчүүд маань эрүүл мэндийн боловсролтой болох, за мөн одоо нөгөө нэг ижил сартаа жирэмсэнгүүд маань хоорондоо туршлага солилцох, бие биендээ мэдээлэл хүргэх давуу талтай байгаамаа. За бүлгийн сургалт гэдэг маань яа гэхээр бид бүлгэрээ суулгаж аваад хоорондоо ярилцуулаад за ингээд 3 сартаа танд би ямар өөрчлөлт гарч ийн одоо надад ямар өөрчлөлт гардаг юм гэхчлэн хоорондоо бол ярилцаж сургалт явуулдгаараа давуу талтай байгаа. Дан ганц жирэмсэн ээж биш гэр бүлээрээ оролцож байгаа. За мөн гэр бүлийн оролцоог нь дэмжих за гардын үйлдэлтэй сургалтыг одоо ингээд явуулж байгаа. Жишээлбэл хүүхдийг яаж үлгээх үү, яаж усанд оруулах уу гэх жишээлээ. Жирэмсний аюултай шинж тэмдэг гэж юу байдгийг энийгээ мэдэж авах ийм давуу талтай байнаа. За энэ сургалтын маань ач холбогдол нь гэхээр одоо жирэмсэн ээжүүд маань өмнө нь төрсөн болон төрөөгүй яг ойролцоо триместрийн бүлгийн ээжүүд хамрагдаж байгаа. Одоо өөрт гарч байгаа проблемыг яаж зөвөр шийдэх юм? Энд яг шийдэл олж чадна гэсэн. Анхан дүүрч ээжүүд маань нэлээд мэдээлэл тутмаг байдаг. За мөн төрөлтийн процесст нэгдүгээр сэтгэл санаагаа бэлдэх, төрөлтийн бэлтгэл хангахад юу хэрэгтэй гэдгийг энэ тал дээр бас нэлээд ач холбогдолтой гэж үзэж байгаа. Одоо жирэмсний хяналтын талаар мэдээлэл тутмаг. За аюултай шинжүүд гарахаар хэн хандах яах ёстой юм? Гэртээ яг халуураа түтгэх нь зөв юм уу, буруу юм уу? Ургийн хөдөлгөөн багасаад хахаар яг ямар арга хэмжээ авах ёстой юм? Энэ талаар мэдээлэл жоохон тутмаг байх хандлагатай байдаг. Мэдхгүй зүйлс айгүй зөндөө байгаа. Тэгэл нөгөө сургалтын интернетэн суугаад тэгээ ирсэн тэгээ. Ерхэд болос мэдхгүй зүйлсээ ингээд заавал зөвлөлүүлээд тэгээд асуух зүйл бол зөндөө байгаа шүү дээ. Тэгээд асуугаад мэдээ тэгээд имэж гэсэн яаж авах вэ гэх тэгээд айгүй олон зүйлүүдийг өнөөдөр бол зааж байна. Тэгээд тэр талаар нь сонсох гээд ирсэн байгаа. Тэгээд л тэрнээс үүдтэйгээс цахимаар бас жоохон мэдээлэл бол авч байгаа. Тэгээд мэдхгүй зүйлс айгүй зөндөө байсан. Тэгээд өнөөдөр бас айгүй олон юм мэдэж байна л гэж. Тэг ер нь бол залуу хүмүүс чинь одоо нөгөө анхных жирэмсэлт болохоор нөгөө мэдгүй аль альд нь жирэмсэн болсон хүн ч мэдгүй аав ч мэдгүй зүйлс айгүй зөндөө байгаа. Тийм болохоор ирээ сургалтанд суугаад бас мэдгүй зүйлсээ эмчээсээ асуугаад тэгээд зөвлөмж аваад тэгээд явуул айгүй зүгээр хаа л гэж хэлбэр. Эсэмийн дамарчх нь эрүүл мэндийн мэдлэгтэй байхаас эхэлнэ. Жирэмсэн эхчүүд болон гэр бүл жирэмслэгээр төлөвлөж буй иргэд та бүхнийг мэргэжлийн эмчийн өгч буй сургалт зөвлөгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэхүү сургалтанд 7 хоног бүр тогтмол явагдана. Сургалт зөвлөгөөтэй холбоотой мэдээллийг 8880 2260 дугаараас лавлах боломжтой. Хөтөлбөр үргэлжилж байна. Иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 3 дугаар сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Өнөөдөр ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэж байгаа. Дархан Эрдэнэ мах комбинат компани төлөө шалгалт хийж газар дээр нь ажилласан байна. Нөөцийн махны чанар аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, савлгаан тогтмол хяналт тавьж байгааг энэвээр онцлсан байна. Одоо нөөцийн мах бэлтгэж байгаа одоо үйл ажиллагаатай ажлын хэсэг маань газар дээр нь танилцж байна. За 3 сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 102 тонн бэлдсэн махныхаа 30%-ийг одоо гаргаж эхэлнэ. За Дархан сумын одоо өнөөдрийн байдлаар бол 17 дэлгүүртээ гэрээ байгуулахад бэлэн болсон. 15-ны өдрөөс бол нөөцийн мах маань энэ эдгээр дэлгүүрүүдэд хүрэгдээд эхэлнэ. Тэгэхээр энэ жилийн хувьд бол үхрийн махан дээр 16300, хоньны махан дээр 14800, за ямааны махан дээр 11200 гэсэн ийм үнийн дүнг одоо баримталж худалдаалан борлуулагдана. За нөөцийн махны одоо эрэлт нийлүүлэлттэй холбоотой ажлын хэсгүүд маань бас хяналтаа тавиад хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгмийн маань юм хөндлөнгийн хяналтыг тавиад ингээ явна. За цаашлаад энэ 17 дэлгүүрийг нэмэгдүүлэх шаардлагатай болол бас гэрээгээ нэмж байгуулад
За нэг баг дээр хамгийн багадаа одоо нэг за чадвал одоо 2 дэлгүүрүүдийг нэг одоо Дархан сумын нэг багийн хүрээнд ийм 2 дэлгүүртэй байхаар ингэж тооцоолоод ингээд ажиллаж байна. За өнгөрсөн намрын одоо бэлтгэсэн ийм махыг худалдаална. Тэгэхээр одоо нөөцийн махыг борлуулж байгаатай холбоотой иргэд одоо аж ахуйн нэгжүүдтэй бас энэ мэдээллийг зашгүй хүргэх шаардлагатай. Зах зээлийн өмнөөс бол хамаагүй хямдаар ийм бэлтгэгдсэн ийм мах одоо чанартай ийм махнууд одоо борлуулагдана гэж ингэж ойлгож байна. Дархуул аймгийн засаг даргын 2026 оны 2 сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг өнөөдөр Дархуул аймгийн нөөцийн махан дээр хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Энэ хяналт шалгалтын хүрээнд засгийн газрын 344 дугаар тогтоолын хүрээнд нөөцийн махны борлуулалтанд болон тээвэрлэлтэй савлгаанд мөн хадгалалтанд хүнсний аюулгүйдлийг хангуулах хяналт шалгалтыг хийгээд байна. Хяналт шалгалтаар ерөнхийдөө бол Дархуул аймгийн мал амилгын газрын бүртгэлийн дугаартай хүнсний бүтээгдэхүүнд болох өвчтөө махыг ялган тодорхойлох шинжилгээ мөн pH мөн нингээ үзүүлэлт мөн бактерийн ерөнхий тоогоор эрүүл ахуй болон стандартын шаардлага хангаж байна гэсэн шилгээний дуун гараад байна. Дархуул аймгийн нөөцийн махан дээр хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Энэ хяналт шалгалтын хүрээнд 2000 засгийн газрын 344 дугаар тогтоолын хүрээнд нөөцийн махны борлуулалтанд болон тээвэрлэлтэй савлгаанд мөн хадгалалтанд хүнсний аюулгүйдлийг хангуулах хяналт шалгалтыг хийгээд байна. Хяналт шалгалтаар ерөнхийдөө бол Дархуул аймгийн мал амилгын газрын бүртгэлийн дугаартай хүнсний бүтээгдэхүүнд болох өвчтөө махыг ялган тодорхойлох шинжилгээ мөн pH мөн нингээ үзүүлэлт мөн бактерийн ерөнхий тоогоор эрүүл ахуй болон стандартын шаардлага хангаж байна гэсэн шилгээний дуун гараад байна. Сэлэнг аймгийн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилнэ. Сэлэнг аймагт газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцүүлэх болсон байна. Тодорхойлбол газар зохион байгуулалт геодэз зураг зүйн ерхий газраас Монгол Улсын хэмжээнд газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хилцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус хилцүүлэг Сэлэнг аймагт 3 дугаар сарын 10-ны өдөр болсон байна. Хилцүүлгийг аймгийн Төв Сүхбаатар сумын танхимаар зохион байгуулж 16 сумыг захимаар холбон орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн төлөөллийг хамруулжээ. Хуулийн төслийн танилцуулгыг мэргэжлийн байгууллагуудаас өгсөн бөгөөд оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, холбогдох саналыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авчээ. Үзэгчдээ төмөсийн мэдээлэл хөтөлбөр өршин та бүхэндээ хүрж байна. Одоо үзэгч та бүхэндээ Дархуул аймгийн онцгой байдлын газраас ирүүлж байгаа шар усны үерийн эрсдлээс сэргийлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх гэж байна. За аймгийн хэмжээнд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх эрсдлийн ерөнхий үнэлгээ хийгдсэн. За маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Хаврын уйлдралд агаарын температур нэмэгдэж, за цас мөс ихээр хайлж шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг. За иймд аж ахуй нэгж байгуулах иргэд маань шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. За юуны өмнө айл өрхөд хашаа орон сууцны орчим цас мөсийг цэвэрлэж ус урсах сууг шуудаг чөлөөтлөх хэрэгтэй. За мөн үерийн ус орох эрсдэл нам дор газар амьдарч байгаа иргэд шуудаа татах хамгаалалтын далан босгох зэрэг арга хэмжээ авах зүйтэй. Мөн шар усны үерийн үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орохгүй байх, автомашин болон явгнаар ус ихээр тогтсон газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. Иргэд цаг агарын мэдээлэл сэрэмжлүүлгийг тогтмол мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах нь чухал байна. Иймд иргэн гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болцсохгүй эрсдлээс эвсэн сэргийлэхийг анхааруулж байна. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр цаг үеийн асуудлаар бэлтгэсэн тодорхойлго ярилцлагаар үргэлжилнэ. Үзэгч та бүхэндээ цаг үеийн асуудлаар тодорхойлго мэдээлэл авахаар бид яг одоо Дархан хотын захирагчийн ажлын яалгын дарга оргилдоо уулзж байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр цаг агаарын байгууллага болон онцгой байдлын байгууллагаас хэд хэдэн аймагуудад болоод шар усны үер өндөр одоо эрсдэлтэй байна гэсэн мэдээллүүдийг явуулж байгаа. Үүн дунд нь манай Дархан аймаг бол багтаж байгаа. Тэгэхээр шар усны үер болохоос өрсөн сэргийлэх хүрээнд ямар ажлуудыг хэрхэн хаана бас хэрэгжүүлж байна вэ? Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн танилцуулах байна. За тэгэхээр дарамтчуудаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр шар усны үерээс өрсөн сэргийлэх ажлын хүрээнд аймгийн онцгой комиссийн дарга буюу аймгийн засаг даргын зүгээс бол одоо тодорхой өөрчлөлт чиглэлүүд өгөгдөд ажлууд хийгдэж явж байна. За энэ тэргуунд бол шар усны үерийн эрсдлийн үнэлгээг бол
онцгой байдлын газар дээр тулгуурлаж одоо мэргэжлийн байгууллагууд сумдууд оролцсон үнэлгээ хийсэн. За ингээд шар усны өндөр эрсдэлтэй байна гэдэг ийм үнэлгээ гарсан. За энэний хүрээнд ажлууд төлөвлөгөөд ажлын төлөвлөгөөнүүд ингээ гараад ингээ явж байна. За яг өнөөдрийн байдлаар бол Дархан хотын хэмжээнд бол нийтдээ 22.4 км үерийн доторлоготой ил сууг. За нэг 20 орчим км далд сууг. За нэг 10.5 км үерийн ил шорон далан бий. За энэний ашиглалтыг ингээд өдөр болгон хяналт шалгалт хийгээ явж байна. За сая нэг огцом хэд хоногийн дулаарлсантай холбоотой энэ үерийн байгууламжид усны төлөх чадрууд бас ингээд хаагдсан байдалтай юм хэд хэдэн цэгүүд байгаа. За энийг ингээд нээж онгойлгох ажлууд бас хийж байна. За Дархан хот дотор бол үерийн далд суугуудын терапийн цэвэрлэгөөний ажлуудыг бол хариуцсан байгууллагууд нь ингээ хийгээ явж байна. За сумдуудын онцгой комиссууд бас үйл ажиллагаагаа явуулаад ингээд тал бүртээ ингээд төлөвлөгөөний хэрэгжлийг хангуулад үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулад ингээ явж байна. Бусад бас эрсдэлтэй ямар хэсгүүд байна вэ? Иргэдтэй бас урьдчилан сэргийлэхүүднээс хэлвэл за дээрэс нь бас нөгөө үерийн эрсдэлтэй бүсэд иргэд маань буучдаг гэдэг дур мэдээд үүн дээр бас ямар мэдээлэл өгөх вэ? За сая өчтөр одоо 10-ны өдөр бол одоо бас энэ Батланы 8 дугаар хэсэг 10 дугаар хэсгийн харын нэг хоёр айлуудаар бол энэ уулын үерийн одоо ус урсж орж ирсэн ийм тохиолдол гарсан. За мөн бидний өмнө яадаг нөгөө Дэрэнгийн тосгоны 3 дугаар багийн хараа голын хар усны халиа туршинтай хэсгүүдийн айл өрхүүд байна. За эдгээр айл өрхүүд бол Дархан сумын онцгой комиссийн зүгээс бол анхааруулга мэддэг хуудсуудыг бол өгж ажиллаж байгаа. За нэгдүгürt бол айл өрхүүд маань өөрсдөө бас энэ үерийн урсгалч яваад замаараа зарж орж ирдэг энэ ус урсдаг хэсгүүдээр хаалт хажлаг босох өөрсдөө бэлтгэлээ хангах. За ингээд энэ үерийн яг юм аманд буусан айлууд бас байдаг. Үерийн урсгалч бүхий газрууд энэ айл өрхүүд өөрсдөө шалтгааллах анхааруулах арга хэмжээндээ авч хэрэгжүүлээс мэддэг хуудсууд бол тараагдаад ингээд явж байгаа. За сум орон нутгийн онцгой комиссийн зүгээс бол халиа туршин үүсэж байгаа газруудад бол үерийн даалгын суугийг сэргэх босгох энэ ажлууд бол хийгдээ явж байна. Яриандаа хэллээ шүү дээ. Сүүлийн жилүүд бас улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр яг ийм мэргэжлийн үерийн байгууламжийг бол барьж байгуулж байгаа. Гэхдээ одоо нэмэлтээр шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн эсгүүд бас байна уу? Судалгаанууд бас хийгдэж байгаа юу? Хүртээмжтэй олон байх тусмаа үерийн эрсдлээс сэргийлэх нь бол ойлгомжтой байх гэж бодож байна. За тий. За өмнө нь баригдсан үерийн барилга байгууламж төр үнэлгээ хийх. За шинээр одоо суурьшлийн бүсүүд дээр зайлшгүй үерийн далан байгууллага инженерийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ байгууламжуудыг барих шаардлагатай. За энэний хүрээнд бол одоо саяхан өнгөрсөн онд бол 31 дугаар хорооллын араар явсан уулаар явсан даланг бол одоо шулуун шигтгэдэг доторлож ингэж сэргээ засварлсан. За мөн одоо Батланы хэсэг дээр бол 2-3 байршил дээр шинээр үерийн байгууламжууд барьж байгуулсан. За сүүлийн үед тавигдж байгаа энэ шинээр тавигдж байгаа болон сэргээ засаж байгаа энэ замууд бол одоо үерийн далд энэ соггочлуудыг бол одоо дотор нь ингээд ажлын хийж хүртэл нь оруулж ингэж төлөвлөж хийж ингэж явж байгаа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл Дархан хотын хувьд бол төлөвлөлтийнхөө өрөөнд бол энэ үерийн байгууламжуудыг бүтээн байгуулалтайгаа гэж уялдаа холбоотой уялдуулж ингэж хийж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид шар усны үрээс өрсөн сэргийлэх хүрээнд яг хариуцсан одоо албан тушаалтан буюу Дархан хотын захирчийн ажлын албаны дарга оргилтой уулзч мэдээлэл тодрууллаа. Дараагийн мэдээ Сэлэн аймгийн мэдээ холно. Тус аймагт биотехникийн арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлжээ. Тодорхойлбол амьтны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгойг нь доктортой хадгалах, эдгэж тэжээлийн хомслоос өрсөн сэргийлэх зорилгоор Сэлэн аймгийн Ерөө сумын засаг даргын тамийн газраас биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тус арга хэмжээний хүрээнд 50 буурагчин, бугант багуудын нутаг дэвсгэрт байрлах, нарийн хүндий, бүхлээ, бэрлэг, ялбаг, бугант агнуурын бүс нутагт зэрлэг амьтдад зориулсан 300 кг хужир 120 бодол өвсийг байршуулсан байна. Үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээнд Төвөн Бүсийн мэдээлэл танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн уламжлалын дагуу Төвөн Бүсийн буюу Дархуу, Сэлэнг, Төв аймагуудын хэмжээнд цаг агарын урьдчилсан мэдээлэл хүргэх гэж байна.
Зарим үзэгчдэд зориулан бэлтгэн үзүүлдэг Төвөн Бисийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхааран үздэг үзэгчдэд баярлалаа. Маргаашийн цагта эргүүлзээ баяртай үзэгчдээ.